Сайн байцгаана уу? Өнөөдөр бол 5 дугаар сарын 23-ны өдөр буюу Улаанбаатар марафоны өдөр лээ. Бид албан журмын даатагчдын хамт олноороо бүгдээрээ хамтдаа энд гүлээ. Өнөөдөр ингээд хэдүүлээ энд Улаанбаатар марафонд оролцож нийт иргэдээсээ даатгалын талаар болон бусад асуултуудыг асууцгаая. Сайн байна уу та? Сайн уу? Та хэдэн километр? Одоо ингээд жижигэнтэйгээ гүөхгээл манай том хүү 21 хүүгээд баг маань 5 хүүгээд гэрээрээ л гүйж энэ өнөдөр. Одоо та арайг үг байгаа юм уу? Арайг үг байна. За. Фонол төсвөрийн спорт харин даатгалал Даатгалал юу юм бэ? Одоо амьдралын баталгаал баг та. Тийм. Одоо бидний амьдралд ямар төрлийн даатгалууд зайлшгүй шаардлагатай гэж бодож байна та? Тэгэл эрүүл мэнд, амь нас, гинтийн осол, гадаадд зарчигч гэдэг ер нь бүх л даатгал хэрэгтэй. Тийм, тээврийн хэрэгслийн даатгал. Амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. Зэмэн өгч. Сайн уу? Гүгээ тас үгүй би гүөх чинь. Одоо гүөх юм аа. За. За сайн байна уу? Хэдэн километр гүгээд ирвэ та? 5 км анх удаа гүйлээ. Хэрэг энэ? Санснаг бодоход бас чангал юм байна. Хамт олонтойгоо ингээд бөөндөө гүгээд финиш лайн дээр ирэх ямар сэтгэл ямар? Сайхан байна. Ажлын уур амьсгал спорт хэр нөлөөтэй вэ? Нөлөөтэй. Бишээ илүү гоё юм хийх байгаа л гэж бодож байна. Баяр хүргэе. За баярлалаа. Сайн байна уу? Та өнөөдөр хэдэн километрт гүйсэн бэ? 10 км. Гүйлээ чи 5 билүү? 5 км гүгээд орсон. Амжилттай сайхан гүгээд тэр. Оо сайхан гүйлээ. Хүүхдүүдтэйгээ гүгээд. Өнөөдрийн та гүйлтийг 3 үгээр хэлээч. Энэ одоо хүн эрүүл байх хэрэгтэй. Тэгээд энэ нийтийн биеийн тэмрэгт бол нэг талтаа бол өрсөлдөөн байдаг. Тэгээд бас нөгөө талтаа бол энэ эх орны бол бас нэг үзэл санаа байдаг. Тийм учраас бол энэ Улаанбаатар марафон жил бүр болдогтол баяртай байдаг. Ер нь бол аймагтаа ч гэсэн би бол Баянгор хүн байна. Баянгортоо ч гэсэн яг энэ бүлтийн аргамжаар бүгдэнд нэр нь оролцдог тий. Та ер нь даатгалыг юу гэж боддог вэ? Даатгал хүний амьдралд хэр нөлөөтэй байдаг вэ? Хэр хэрэгтэй байдаг вэ? Даатгал ер нь тэгэхэд бүхэл төрлийн даатгал байгаа тий. Тэр даатгал гэдэг нь ирээдүйд ихтэлтэй байгаа учраас хүн даатгал гэж байна. Гүгээд хэр ядарсан бэ? Гайг байсан уу? Гайгүй байсан. Гүөх чам таалагдсан уу? Таалагдсан. Дараа жил дахиад гүөх үү? Гүн. За амжилт хүсье. За баяртай. Баяр хүргэе тань. Та хэдэн километрт гөө? 5 гүйлээ. За хэрэг. Ер нь чанга байна. Баян гүдэг болохоор. Гүйж явах хугацаанд танд юу бодогдов? Ус авдаг байжээ. За танаа ингээд байгууллагаараа оролцсон байна штэ. Танаа байгууллагын энэ unofficial slogan гэсэн юм байсан уу? Өрөө байсан уу? Ямар өрөөтэйгээр та гүйсэн бэ? Эрүүл амьдралын төлөө хамт олноороо дэмжиж гүйлээ. Ахгүйсээ. Та хэдэн километрт гүйсэн бэ? 5 км. За. Барин төрөөд хамгийн ихний сэтгэл. Сэтгэл их өндөр байна. Тэгээд их сайхан юмд оролцлоо. Тэгээд одоо гэр бүлийнхэндээ маш их хайртай, ур хүүхэдтэй одоо хайртай шүү гэж тэрнийг илэрхийлж гүйлээ дээ. Та 10-аас өөртөө хэдэн он өгөх вэ өнөөдөр? 6. Тээврийн хэрэгслийн даатгал, албан журмын даатгал гэж янз янзын даатгалууд байдаг шүү дээ. Хоёр зүгээр байх хэрэгтэй гэж бүхэл юм даатгалсан байх хэрэгтэй. Дараа нь эрсдлээ тооцоод. За, баяр хүргэе тань. Баярлалаа. Хэдэн километрт гүйсэн бэ? 5. За, гүйж явах хугацаанд хэр байв та? Гайгүй зүгээр. За, хэр хугацаанд тулж ирвэ та? 28 минут. За. Гүйж явах хугацаанд таны толгойд яг юу бодогч вэ? Та ажилласаа ингээд төр згсэн, холдож чадсан, амарч чадсан уу таны тэр? Өө яах вэ? Өдөр болго амьдралынхаа л гүдэг болохоор гүөх амархан байлаа. За. Та тэгвэл даатгал марафон одоо бид нар эрүүл мэндийнхаа төлөө ингээд гүйж байгаа штэ. Даатгал марафон энэ гүйлт хоёр юугаараа ижил төстэй гэж бодож байна вэ? Эрүүл мэндийнхээ эрсдлийг хамгаалдгаар л ажиллах юм уу да. За баярлаа. Та оролцсон. За та хэдэн километр гүйсэн бэ? 10 км. За. Улаанбаатар марафоны vibe-ыг та нэг үгээр хэлээч. Гүйл ээ нөө. Баринд хүрэхэд танд хамгийн төрсөн сэтгэл. Урд байгаа хүмүүсээ нэгийг ч болохноо гүйцэж гэсэн бодолтой л орж ирсэн дээ. Сайн байна уу? Сайн байна уу? Өнөөдрийн та өнөөдөр хэдэн километр гүйсэн бэ? 21-т гүйсэндээ.
Баяр хүргэе. Баярлаа. Барианд хурж ирэхэд хамгийн гоё мэдрэмж юу байсан бэ? Гэхдээ одоо дуусах мэдрэмж нь л гоё байлаа. Тэгээд яг шүрмэс татах гатал орчихлоо. Гүйж явах хугацаанд таны талхад яг юу бодогдчихэ? Гэхдээ одоо тэгэл за дуусах чинсэн даа гэж бүр залбирлаа шүү дээ. Тэгэж л бодогдлоо. Даатгал тэгээд энэ гүйлт хоёр одоо эрүүл мэнд хоёр хоорондоо ижилттэй зүйл юу вэ? Харин тэгээд одоо янз бүрийн юм гарахад даатгуулсан байх сейф санаа амар байх юм да. Баярлаа. Баярлаа. Ингээд бид бүхэн өнөөдөр Улаанбаатар марафон 2026-нд оролцож байгаа нийт иргэдээс сонирхолтой асуултуудыг асуулаа. Мөн иргэжилч гэсэн бүгдээрээ энэ дээрээ дахин уулзах болно. Хариуцлагын даатгал таныг эрслээс хамгаалах болно.